Ингээд та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгыг юуны өмнө бидний одоо урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээ та бүхэн мэдж байгаа одоогоор бол ер нь ганц манай улс хэллэггүй дэлхийн одоо нилээд оронд бол энэ томоогийн А хүрээний H1, N1-ийн одоо бас дэгдэлт бүртгэгдэж байна. За энэ вирусын хувьд бол одоо бас нилээд онцлог одоо бага насны хүүхэд, насан туршид ялангуяа эрсдэл бүлгийн хүн амд одоо хүндрэлтэй явдаг ийм одоо вирусын халдвар байгаа. Тэгээ энийг бол одоо бид нар 10 сарын 1-ээс эхлээл томоогийн удирдал огтуулан бэлтгэл ажлаа хангаад бол одоо арга хэмжээг авч одоо хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр бид нар эхний ээлжинд бол энэ талаараа одоо ямар арга хэмжээ авч байгаа талаараа манай эрүүл мэндийн дэд сайд Бямсран танилцуулна. Дараа нь одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоо бас яваад байгаа буруу ташаа мэдээллийг бол одоо орчин болон энэ өвчний талаар явж байгаа буруу ташаа мэдээлэлд одоо бид нар бас холбогдох мэрэгчлийн одоо хүмүүс бол залруулах хийнэ. За ингээд Бямсран сайдыг урьж байна. За та бүхэнд энэ өдрийн мэнд төргий. За улсын хэмжээнд томоо тус өвчний энэ өвчмний эзлэх хувийн давхар судлалын 2 дугаар 7 хоногт бол улсын хэмжээнд 10.6%-ийг эзэлж байгаа. За энэ нь одоо өнгөрсөн оны муу үетэй харьцуулахад 3.4%-аар их юм үзүүлэлттэй байна. За энд бол одоо томоогийн А хүрээний дэд хэв шинжийн H1, N1, H3, N2 гэсэн вирус бол одоо энэ эргэлтэнд явж байна. Мөн иж томоогийн 4-5 вирус одоо энэ давхар эргэлтэнд явж байгаа. За энэ олон вирусууд ингээд энэ агаар тосолд одоо давхар эргэлтэнд явна гэдэг маань бага насны хүүхэд уушгины хатгалгаа өвчнөр хүндрэх энэ эрсдлийг бол одоо бас бий болгож байгаа юм аа. За өнөөдөр эрүүл мэндийн салбарт одоо энэ орны зохицуултыг бол 10 сарын 1-ээс эхлэн хийж эхэлсэн байгаа. За та бүхэн мэдж байгаа одоо мэдээж хэвлэл мэдээлэлээр одоо хүүхдүүдийг коридорт ихээр авч байна гэсэн мэдээлэл явж байгаа. За мөн одоо 3-4 жилийн өмнөх одоо энэ байдлуудыг одоо бас өнөөдөр энэ хэвлэл мэдээлэлээр явуулахын мөрхөө хандлагууд бол нэлээд их байгаа. За тэгэхээр эрүүл мэндийн яамнаас энэ орны зохицуулгуудыг хийсэн за Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны хүүхдийн тусламж үйлчилгээг бид энэ төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт шилжүүллээ. За мөн Санган хайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд одоо насанд хүрэгчдэд үзүүлдэг энэ эмнэлгийн тусламж үйлчилгээг ачтан эмнэлэгт шилжүүлээд Санган хайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн 70 орыг одоо хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүлсэн энэ арга хэмжээг авлаа. За мөн цэргийн госпитал дээр Баян зүрх дүүргийн тодорхой хорооны насанд хүрэгчдийг бас мөн тэнд одоо шилжүүлж байгаа. Яагаад гэвэл одоо энэ өвчин маань бага насны хүүхдүүдийн дунд гарахаас гадна бас насанд хүрэгчдийн дунд бас энэ өвчлөлийн маань одоо эзлэх хувь бас нэлээдгүй байгаа учраас энэ зохицуулгуудыг хийж байгаа. Тэгээд энэ дашрамд мөн энэ одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамтран ажиллаж байгаа хууль зүйн яам болон төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, за мөн Батлан хамгаалах яам одоо цэргийн госпиталийн хандаа одоо бас талархал илэрхийлэхийг хүсэж байна. За мөн энд үед бол одоо бас манай хувийн хөвшлийн эрүүл мэндийн байгууллагууд бас энэ улсын эмнэлгийн ачааллыг хуваалцах тал дээр бол одоо баггүй санаачлаг гаргаад ажиллаж байгаа. Түрүүн би хэлсэн ачтын эмнэлэг дээр бас энэ насанд хүрэгчдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг одоо бид бүхэн аваад ингээ үзүүлж байгаа. За мөн төрийн бас байгууллага за улаан загалмайн хувьд бол одоо бас тусламж дэмжлэг үзүүлж байгаа. Энэ дээр эмнэлгийн орны асуудал дээр гэх мэтэр одоо бас энэ дэмжлэг тусламжуудыг үзүүлж байгаа. За мөн засгийн газрын хурлаар энэ томоо тус төвчний дэгдэлтийн үед 5 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд одоо хүүхдээ асрах, цалинтай чөлөө олгох энэ бас шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо манай байгууллагууд төрийн одоо хувийн хөвшлийн байгууллагууд ч гэсэн одоо энэ дээр ингэж хамтран ажиллаж байгаад бол одоо талархал илэрхийлье. За одоо бид бүхний хувьд бол одоо эрүүл мэндийн яамнаас за нийслэлийн эрүүл мэндийн газраас одоо нийслэлд ажиллаж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээнд дээр онцгой анхааран ажиллаж байгаа. За мөн орон нутгийн төвшөнд одоо би бас түрүү хэлсэн орон нутгийн төвшөнд бол одоо энэ томоо тус өвчний эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеэс бол 4%-аар их байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн сайдын 2018 оны А346 дугаар тушаалын хүрээнд мөн орон нутагт ч гэсэн энэ зохицуулгуудыг бас хийн ажиллаж байгаа. За энэ амбулаторийн үзүүлгийн хувь, за эмнэлэгт хэвтэж байгаа орны ачааллын хувь, за эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн дундх одоо амьсгалын замын зарчмыг халдварын эзлэх хувийн дагуу одоо бүх энэ шатны эрүүл мэндийн байгууллага энэ эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлэн ажиллаж байна гэдгийг бас онцлог хэлмээр байна.
яг байраа солих уу ингээд ярьчих уу энэ шиг болт юм уу. Тэгээд энэ нөгөө хэвлэлийн явж байгаа ташаа мэдээ бол нэлээд одоо 2 3 асуудлаар бол ташаа мэдээ явж байна. За нэгдүгээрт нь бол гахаан томоо одоо Монгол улсад гарч нэгдлээ одоо ингээд гэсэн. Тэгэхээр гахаан томоо бол одоо манай улсад бол нэгдүгээрт нэгдээгүй. За хоёрдугаарт нь яагаад гахаан томоо гэж ингэж хэлж ирсэн бэ гэхээр та бүхэн мэдж байгаа 2009 онд анх одоо гахаад зөвхөн одоо ханиад томоо үүсгдэг ийм вирус бол хүнд одоо өвчл үүсгээд тэгэхээр тухайн үедээ бол одоо 2009 оны анх 3 сараас одоо эхэлдэгдээд 2009 онд одоо энийг гахаан томоо гэж нэрлэж исэн боловч 2010 оноос эхлээд энэ бол одоо эргэлтэнд ороод улирлын томоогийн вирус одоо болсон. Тэгэхээр энийг бол одоо бид нар гахаан томоо гэж одоо хэлэхгүй. Тэгэхээр янз бүрийн одоо шинэ томоо гарлаа гэд энэ бол шинэ томоо бол биш. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол энэ ер нь томоогийн А хүрээний H1 вирус бол одоо амархан мутацид орж одоо сегментийн хувьд бол өөрчлөлт ордог учраас амархан одоо шин хэлбэрийг одоо үүсгдэг гэж үздэг. Гэхдээ одоогоор бол шинэ вирусын дэгдэлт бол Монгол улсад болон дэлхийн нийтэд бол одоо шинэ вирусын дэгдэлт болоогүй. Зөвхөн удирлын томоогийн А хүрээний H1 N1 вирусын одоо халдвар гарч байгаа. Тэгээ хүмүүсийг хэтэрхий одоо шинэ вирусын халдвар гарлаа гэж айлгах одоо чочоох түгээс нь түгээх нь бол хүмүүсийг одоо стресст оруулдаг, ядруулдаг. Энэ нь бол хүний дархлын систем нөлөөлдөг учраас цаашид одоо бид нар ийм дэгдэлтийнхаа хүнд үе харилцан одоо модид сайдын хэлснээр хамтраад ингээд ажиллахын оронд хэтэрхий одоо хүмүүсийг айлгаж хичээх явдал бол хүмүүсийн дархлааг одоо судруулаад улам одоо байдал бол хүндрэлдэг гэдгийг бол та бүхэн одоо бас мэдж байгаа баха. За хоёрдугаарт нь бол тамифлу эмийн талаар одоо бас буруу ташаалал мэдээлэл явж байна. Яагаад гэвэл энэ тамифлу болов осел тамивир гэдэг юм нь бол одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болсноос хүний томоогийн одоо H1 N1 за мөн одоо хүний томоогийн H3 N2-т бол сонгомл үйлчлэгээтэй гэдэг ийм одоо имээр тогтоогдсон. За энэ имийг бол бид нар бас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол тодорхой хэмжээгээр одоо бас эрүүл мэндийн сайдын хүсэлтийн дагуу одоо авч одоо хангалт хийж аймаг орон нутгтаа түгээж байгаа. Гэхдээ энэ бол бид нар зөвхөн эмчийн заавраар эмнэлэгтийн одоо тусламж үйлчилгээнд хэрэгжилж байгаа болохоос биш одоо хүн болгон авч энийг урьдчилан зэрэглэх тунгаар авах одоо ийм шаардлага байхгүй. Энэ бол одоо бас заавар зөвлөгөөн дээр байгаа. Хоёрдугаарт нь бас хэтэрхий одоо их хавтгааруулж хэрэглэх юм бол та бүхэн бас одоо сошиал ертөнцөөр яваад байгаа Солонгос, Япон зэрэг орны эрдэмтдийн хийсэн олон судалгаагаар бол ялангуяа одоо бас шилжилтийн насны хүүхдүүдэд бол ямар нэгэн одоо бас нүд одоо ирээлжлэх, сэтгэл хямрах зэрэг гаж нөлөө үзүүлдэг гэсэн ийм одоо зүйлүүд байгааг бол анхаарч байгаа баха. Тэгэхээр хэтэрхий одоо бид нар нэг имийг одоо дахин шүтэж ингэж одоо хэрэгжилж болохгүй арт иргэд гэдгийг бас хэлмээр байна. За хоёрдугаарт нь эрүүл мэндийн байгууллагууд өчигдөр бас зарим одоо Монгол телевиз хэмтлэн зарим одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр эрүүл мэндийн яамнаас им хангахгүй байна гэсэн ийм одоо мэдээлэл гарсан байсан. Тэгэхээр ер нь энэ юм бол одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зайлшгүй шаардлагатай юм. За манай улсын зайлшгүй шаардлагатай юмын бүртгэлд орсон учраас хэрвээ шаардлагатай гэж үзэх юм бол манай эмнэлгийн байгууллагууд өөрснийхөө судалгаа тооцоо хийгээд өөрснийхөө төсвийн хөрөнгөд одоо тусгаад одоо авч нөөцлөдөг. За эрүүл мэндийн яамнаас ч гэсэн тухайн бүрт нь одоо энэ одоо эмийн одоо баг хэмжээгээр тийм ээ одоо яагаад гэвэл нөгөө одоо дуусах хугацаа их ойрхон байдаг учраас одоо нөөцлж бас бэлэн байдлын хангах талаар бол зөвлөмж зааврыг бол хөргүүлж ирсэн. За энэний дагууч одоо манай зарим эмнэлгүүд бол одоо бэлдсэн байгаа. Тухайлх юм бол нийслэлийн одоо хангуул дүүрэг, нийслэлийн чингэлтэй дүүрэг, за мөн одоо Сүхбаатар гэх мэтчлэн ийм нийслэлийн дүүргүүд, за Архангай одоо ховд гэмтийн зарим аймагуд бол бас нөөцөө бүрдүүлж ингэж одоо ажиллаж байгаа юм байгаа. Тэгэхээр одоо бас хэтэрхий одоо ийм бас буруу ташаа мэдээллийг бас та бүхнийг явуулахгүй бид нартай одоо хамтарч ажиллахыг бол одоо хүсэж байна. За хоёрдугаарт нэг явж байгаа асуудал бол энэ агаарын бохирдлын талаар одоо бас буруу ташаа мэдээлэл явж байгаа. Энэ одоо агаарын бохирдлын энэ мэдээллийн талаар манай нийгмийн эрүүл мэндийн газрын дарга инх заяа та бүхэнд одоо тавьж хариу мэдээлэл хийнэ. За манай газраас эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн газраас одоо хүн амд томоо төс өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх дархлаагаа яаж сэргэх талаар одоо хүн амд мэдээлэл сургалт туршлага энэ ажлуудыг хийгээ явж байна. За ер нь одоо энэ агаарын бохирдол одоо томоо төс өвчин дээр бид нэр одоо судалгаа нотлохоон тулгуурсан бодлогын арга хэмжээ мөн зохицуултыг хийгээд одоо ажиллаж байна. За ер нь одоо энэ агаарын бохирдолтой холбоотой нэлээдгүй олон судалгааг манай эрдэмтэд судлаачид одоо хийсэн байдаг. За одоо Улаанбаатар хотын агаар дахь PM 2.5 тоосон зэрэг одоо хүүхдийн өвчлөлд ямар нөлөөтэй байгаа талаар за гэрт буюу одоо энгийн галгаатай гэрт мөн одоо орон сууцнд амьдарч буй хүүхдүүдийн дундх одоо амьсгалын замын өвчлийн одоо шинж тэмдэг дээр бас хийсэн судалгаанууд байна. За мөн сургуулийн сурагчдын дунд одоо PM 2.5 тоосон зэрэг одоо өртөлтөд
өглөө орой хэдийн үед нь одоо өртөөд байгаа судалгаанууд одоо хийгдсэн байгаа. За мөн одоо яг одоо энэ агаарын бохирдол одоо энэ өвлийн уйлралд эрүүл мэндийн салбарт эдийн засгийн одоо ямар дарамтыг учруулж байгаа талаар бас хийсэн судалгаанууд байна. За жишээлбэл одоо Оксфордын бодлогын судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд манай эрдэмтдтэй хамтарч одоо судалгаа хийсэн байна. За агаарын бохирдлоос одоо шалтгаалсан одоо энэ өвчлөл ихсэхэд одоо 0-18 насны хүүхдийг эмчилгэд зарцуулсан шууд хохирлын хэмжээ одоо 2016 онд 10.4 тэрбум төгрөг байсан бол одоо 2025 он гэхэд одоо энэ хохирлын хэмжээ 24.8 тэрбум төгрөг болж өсгөөр ийм одоо даруй одоо 2 дахин өсөх ийм тооцооллыг бол хийсэн байна. За мөн одоо Оксфордын болон мөн Калифорни их сургуулийн судлаачтай хамтран хийсэн бас судалгааны дүнгууд байгаа. За энэ нь болохоор PM2.5 тоосон цэрийн агуулмжийг одоо бууруулахад одоо хүйтний уйлралд одоо амьсгал зүрх судасны одоо өвчлөлийг одоо 28%-аар бууруулах боломжтой гэсэн ийм одоо судалгааны үр дүнгууд байна. Тэгэхээр одоо өнөөдөр одоо эрүүл мэндийн яам одоо яамнаас авч байгаа одоо энэ агаарын бохирдлын эсрэг мөн томот төс төвчний үед одоо зохион байгуулж байгаа бүх арга хэмжээнүүд одоо эдгээр судалгааны үр дүнд тулгуурлан одоо хийж байгаа ажлууд байгаамаа. За